Дэлхийд алдартай зүйн бэлэгч Грег Хэмилтон Паркер нь Трамп ерөнхийлөгчийг сонгогдохыг, Их Британи Европын холбооноос гарахыг, хаан хүү Хенри Меганби нар хааны гэрүүлээс гарах зэрэг олон түүхэн үйл явдлыг зүүн хэлснээрээ алдартай юм а. 2022 оны 100 хавцаа Английн хатан хааны эрүүл мэнд гинт муудаж болзошгүй бөгөөд 2022 оны сүүлээр Англи хатан хаанаа алдах магадлалтай. Түүнээс хойш хааны ордонд эрх мэдлийн төлөөх дотоод зөрчилдөөн гарч эцэст нь хаан хүү чайрлж хаан ширээнд заларнаа. Гэвч түүний эрх мэдлийн хугацаа богинохон байна. Олон хүмүүс хааны гэр бүл сэтгэл ханамжгүй байх болно. Хойд Солонгос болон Африкт аль хэдийнэ их хэмжээний өлсгөлөнд нэрвэгдээд байна. Сайхан шинэ коронавирус гарч ирнэ гэж зөгнөж хэлсэн. Ийхүү хэлсэн зүүн бэлэгч Паркерийн 2023 оны зөгнөл нийтэд ил болов. Зарим чухал зүйлийг бүгдээрээ авч үзье. 2023 онд нүрлэх хамгийн хэцүү зүйл нэг хүнсний хомсдол. Паркер нь 2023 оны хамгийн ноцтой асуудал бол хүнсний хомсдол болон хэмээн таамаглаж байна. Ургац сураалт багтаа загас жараахаа баригдахгүй далайн хоол хүнсний хомсдолтож орно. Сүүлийн үед Их Британд ханиа томооны шин дэгдэлт гарч байгаа ч 2023 он гэхэд өвхөртэй холбоотой өвчл газар авч хоол хүнсний асуудал улам хүрцэнэ. 2023 онд хөгжиж буй орнуудад өсвөлэн болж түүнтэй зэрэгцсэн бусад улс орнууд хүнсний хомсдолд нэрвэгдэнэ гэж тэр хэлж байна. Үнэн хэрэгтээ 2023 оны хүнсний хямрал нь урд өмнөхөөсөө илүү ноцтой болох тул мэргэжилтнүүч төвшрийн дохио дуургаж байна. Шинэ төрлийн коронавирус мөн Орос Украины дайнаас үүссэн эмх замраагүй байдлаас болж эдийн засгийн хямрал нүүрлэж бүх төрлийн эмний үн тэнгэр татаж байна. Ялангуяа Украины улаан буудаа эрдэнэ ширс зэрэг үр тарианы экспортоор дэлхийд тэргүүлдэг улс ч дайны улмаас хөдөө аж ахуйн үйл ажиллагаа талснаас болж экспорт эрс багассан. Хүнсний бүтээгдэхүүний их болох улаан буудаан үн өссөн дэлхийн хэмжээнд докторгүй байдлыг бий болгож байна. Малын тэжээд хэрэглэдэг үр тарианы үн өсч мал сүрэг чохрол амсаж байна. Дэлхийн улс бүрийн тариаланчид огцон өсч буй бордооны хэрэглээг бууруулснаас болж ураах ургасны хэмжээ буурах асуудал тулгарч байна. Дэлхийн хүнсний төлөвлөлтийн газрын мэдээлэлээр Орос Украины хүнсний импортоос ихэнх хамааралтай байсан 48 оронд хүнсний хомсдол үүсч амь насанд нь ностой эрсдэлтэй байгаа хүний тоо 345 сая, амьдрал нь эрс доройтсон хүний тоо 828 сая гаруйд хүрч түүхэн дээд хэмжээнд очжээ. Хэрвээ энэ байдлыг сайжруулах арга байхгүй бол 2023 онд илүү ноцтой хүнсний хямрал хүлээж байна. 2023 онд нүүрлэх хамгийн хэцүү зүйл 2. Санхүүгийн уналт. Паркер нь 2023 онд эдийн засгийн уналт улам хурцтаж хүнд жил болно хэмээн таамаглаж байна. 11 сарын 14-ний Asia Times сонинд дэлхийн төв банкуд алт суглуулж байна гэсэн нийтлэл бичигджээ. Коронавигийн нөлөөгөөр дэлхийн нийт 300 их найд давсан долларын өрийн их талайд унсан учраас тэрэ. Люк Громен, Брент Джонсон зэрэг эдийн засагчид өрийн хэмжээ бүр эгзэгтэй хэмжээнд төрүүл дэлхийн санхүүгийн систем удахгүй сүрнэ гэж таамаглаж байна. Паркер 2023 он бол дэлхийн эдийн засагт оройтож ажилгүйдэл нэмэгдэж орон сууц барьцаалах гэмэд олон нийтийн үмийн самууныг үүсгэн хэмээн хэлж байна. Түүний үр дүнд ажил хаялт болж эдийн засаг бүхэлдээ ялангуяа барууны орнуудын эдийн засаг зогсон байдалд орно. Гудамжийн засал байнга болж томоохон жагсаал цуглаан дээрэм тонол гарна. Түүнээс болж эмх замруу байдал энэ тэндгүй үүснэ. Эрцээ сувгтай хамтдаа суралцъя. 2023 онд инфляцийн хэд их өсөлтөөс болж хадгаламжийг төрөөс хааж эд хөрөнгийг хурааж болзошгүй. 2023 онд нүүрлэх хамгийн хэцүү зүйл 3. Цөмийн зэвсэг ашиглах. Паркер нь 12 сар дахь сүүрлийн талаар урьдчилан таамаглаж байна. Би одоо 2023 оныг харж байгаа болохоор эх оны 12 сар гэж бодож байна. Гэхдээ яагаад ч энэ оны 12 сар юм шиг санагдаж байна хэмээн ярьж байна. Паркерийн хэлснээр энэхүү үйл шиг харагдаж байгаа дэлбэрэлт нь Орос ямар нэгэн маш хүчтэй цөмийн зэвсэг дэлбэлэх юм болов хэмээн таамаглаж байна. Паркер хэлэхдээ Путин эцэстээ эрх мэдлээ алдна. Учир нь Путинийг сэсгийн өвчтэй гэдгийг мэдэрч байна. Тэгээд мөн 2023 онд Путиний өхөл харагдаж байна. Гэвч Орос Украины дан Путиний өхлөөр дуусахгүй үргэлжлсээр байна хэмээн зөгнөж хэлж байна. Нэмж дуртахад Паркер Тайван хятад хоёр дайтаж хятадтай худалдаа наймаа хийх нь хориотой болно. Израиль Ираны цөмийн байгууламжид халтна. Нарны асар их гал гарна хэмээн таамаглаж байна гэжээ. Хэрэв хятад эрхжил тайван руу довтлох юм бол энэ бидний хувьд нэлээд төвшөртэй байх нэ. Учир нь Америк нэгдсэн улс дайнд оролцсон тодорхой бөгөөд тэгвэл бид ч гэсэн эрхчлөөтэй байх боломжгүй. Хятад хой солонгостой эвсэж
довтолж магадгүй. Тиймээс одоо сайтар бэлтгэх нь ойлгомжтой. Зүнч Ванга эмээ. Тэрээр Балканы Нострадамус хочтой болохоос дэлхийд түлээн зөвшөөрсөн зүнч юм аа. Учир нь түүний амьдралынхаа туршид үлдээсэн олон зөвлөлд биелж хүмүүсийг гайхшруулж байсан. Ванга эмээгийн хамгийн алдартай зөвлөл нь 9-р сарын 11-ний халдлагын тухай байхаа гэж бодож байна. Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлт шиг ноцтой атомын цахилгаан станцын дэлбэрэлт болно. Ванга эмээ 1986 онд болсон Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийг зөгнөн хэлж байсан. Гэтэл 2023 онд дахин маш том хэмжээний атомын цахилгаан станц дэлбэрнэ гэж зөвлөсөн байна. Тиймээс энэ жилийн зөвлөлийг маш ноцтойгоор хүлээн авч буй хүмүүс олон байна. Эндхийн суд зүнч Ананд түүний хэлсэн олон зөвлөлүүд таарс дэлхийн нийтийн анхаарлыг татаж байсан. Америкийн MC Kinsey компани таамагласнаар 2022 оны хүнсний дутагдлын хямрал Украин Орос улсаас үр тариа тээвэрлэх асуудал хүндрэлтэй болсны улмаас ялангуяа 2023 онд Украины нийлүүлэлтийн хэмжээ буурч байна гэсэн түгшүүрийн дохиог дуурав. Дайны улмаас тариаланчид талбайгаа хагалж үр тарих үйл ажиллагаа зогссон бөгөөд тариалангаа хамгаалах, арчлах үйл ажиллагаа бас тасалдсан. Украины 2022 оны ургац ердийнхөөс бага байх болно. 33-аас 44 сая тонн болж буурна. Орос, Бразил зэрэг үр тариа үйлдвэрлэгч орнуудад ч нөхцөл байдал тийм ч сайн биш байгаа тул нийлүүлэлт багаснаа. Үүнээс гадна үр тариа ургуулгад чухал үүрэг гүйцэтгэдэг Бордоны агуулмжаараа Орос улс дэлхийн 5.1 орчим хувийг эзэлж байсан учраас нийтлэг азотын бордоо болох мочвины үн жилийн өмнөхөөс 2 дахин нэмэгджээ. Энэ нөлөөлөл 2023 он хүртэл үргэлжилж бордооны хомсдол үнийн өсөлт зэрэг явагдана. Бразил зэрэг импортын химийн бордоог хэрэглэдэг орнуудад ургац буурах төлөвтэй байна. Эдгээр нөлөөлөл нь дэлхийн үр тарианы ургац буурахад хүргэж болзошгүй юм а. Дуустал нь хамт байсан танд баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралдаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe-ийг дарж миний YouTube сувагт бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.